Сайн байцгаана уу. Дэлхийн өнцөг болон бүрт суугаа монголчуудаа зориулсан шинжлэх ухааны танин мэдхүү мэдээг их хэл дээрээ хүрэхээр зорьдог галуу шоу нэвтрүүлгийн маань бэлгүүний дугаар эхэлж байна. Яг өнөөдрийн дугаар нэг юмараа онцлогтой байна гэдэг. Студиэс анх удаага галуу шоу хийж үзэж байна. Айгу гоё байна надаа л. Гэмэн жоохон олон дийлэгц урдаа тавьсан чинь хэцүү байдаг юм байна. Бусдаар бол гоё нэгэд. Тэр өнөөдөр ямар мэдээ авчирсан бэ гэхээр яг их энергийн физиктэй холбоотой их чухал юмнууд сүүлийн үед болсон. За өмнөх мэдэн дээр W бозооны массын тухай ярьсан тий. W гэдэг цөмийн сул харилцан үйлчлэлийг зөөдөг бөөмийн массын тухай ярьсан баг. Тэгэхээр тэн чи ямар асуулт гарч ирсэн бэ гэхээр Алдарт Америкийн Fermi Lab-ын өмнөх датан дээр нэгсэндөө 90-с 2000 оны үед хэмжиж авсан датан дээр дахин шинээр анализ хийгээд тэгж анализ хийсэн үр дүн нь W бозооны масс өмнө нь хэмжигдсэн масснаас ялгаатай байна гэдэг үр дүн гаргасан байсан. За энэ үр дүн маань өөрөө 4 жилийн өмнө гараад их энергийн физик, за ялангуяа эгэл бөөм их энергийн физик, онлын физикч нарын донд асуулт тавьж байгаа. Тэр нь юу вэ гэхээр W бозооны мас яг ийм байх ёстой гэдгийг бид нар өмнө стандарт онолоор үжээ таамагласан байсан байхгүй. За тэгээд тэр таамаглалуудын ихэнх нь өмнөх Атлас болон CMS багуудын туршилтын үр дүнд дандаа батлагдаж явж исэн. Ерөөсөө ямар нэгэн зөрөлт тэнцээ байгаагүй. Онлын таамаглал дандаа батлагдаж явж исэн бол Fermi Lab-ын үр дүн гарч ирснээр тухайн онлын таамаглалын таамаглалаас зөрсөн анхны тохиолдол болсон. Тэгээд бүр W бозоон дээр. Яагаад W бозоон чухал вэ гэхээр нэгт энэ мэдээ цөмийн сул харилцан үйлчлэлийг зөөдөг бөөм. Хоёрт өнөөдрийн мэдээний гол дүр Higgs бөөмтэй шууд холбогдно. Тэгэхээр их чухал болчихж байгаа. Ягаад чухал нь техникийн үед хэдүүлээд юу ярих гэж байгаа вэ гэхээр W бозон гэдэг бөөм масстай байна гэдгийг сайн мэдлээ те. Ягаад гэхээр хэмжээд байгаа зүйлийг бид нар массыг хэмжээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр масс нь өөрөө хаанаас ирсэн бэ гэдэг асуулт байгаа. Нэгсэндөө W гэдэг бөөмийн масс хаанаас ирсэн бэ гэдэг асуулт байгаа. За энэ маань өөрөө 1960 оны сүүл хавцаа шийдэгдсэн хүндрэлтэн цахилгаан сул онолыг бий болгосноор энийг шийдсэн ба. Энэ онол нь өөрөө юг гаргаж ирдэг вэ гэхээр цөмийн сул харилцан үйлчлэл гэж байдаг. За цөмийн сул харилцан үйлчлэл бол ерөөсөө ямар нэгэн атомын, элементийн цацраг идэвхтэй байх үгүйг шийддэг нөхөр гэсэн үг. Нөгөө талд нь цахилгаан соронзон харилцан үйлчлэл гэж байгаа. Цахилгаан соронзон харилцан үйлчлэл бол ерөөсөө атомыг бүтээж байгаа харилцан үйлчлэл тий. Атомын цөмийг электронтой нь холбож байгаа харилцан үйлчлэл гэсэн. Нэг химиг бүхэлдэн бүтээдэг харилцан үйлчлэл бол цахилгаан соронзон харилцан үйлчлэл. За ингээд энэ хоёр харилцан үйлчлэлийг ойлгох гэсэн оролдлогууд нь дандаа бүтлгүүтжсэн тухай үед бид нар цахилгаан соронзон харилцан үйлчлэлийг бол тодорхой хэмжээнд ойлгоцсон байсан л да. Цөмийн сул харилцан үйлчлэлийг ойлгохыг гэхээр тэрийг тайлбарладаг онолуудыг бий болгохыг гэхээр болж өгдөггүйсэн байгаа байхгүй ерөөсөө ажиллаж өгдөггүйсэн байна. Тэгээ энэ үед юу гарч ирсэн гэхээр ерөөсөө энэ хоёр онолыг нийлүүлсэн нэг онолоор бичсэн тэр онол нь илүү сайн ажилддаг юм байна гэдгийг нээсэн. За энэ маань өөрөө Абдус Салам, Sheldon Glashow тэгээд Steve Weinberg гэх гурван эрдэмтэн тусдаа нээсэн байна. Тэр онол нь яаж байгаа вэ гэхээр цөмийн сул харилцан үйлчлэл гээд нэг харилцан үйлчлэлээр цөмийн цахилгаан сул харилцан үйлчлэлгээд нэг харилцан үйлчлэлээр цөмийн сул болон цахилгаан соронзон харилцан үйлчлэлийг хэдүүлээ тайлбарлая гэсэн загварыг гаргаж ирсэн. За энэ өөрөө маш амжилттай болсон. Амжилттай болсон хамгийн том шалтгаан нь юу вэ гэхээр W нэмэх хасах гэдэг хоёр бозон байж байгаа. Хоёр бөөм нэмхийн Z0 гэдэг нэг бозон байж байгаа. Тэгэхээр WZ гэдэг хоёр маш хүнд масстай бөөм байх ёстойг таамагласан байгаа байхгүй хамгийн анх удаа. За эдгээр бөөмс нь маш хүнд масстай учраас цөмийн сул харилцан үйлчлэлийг сул болгодог юм байна. Массын хэмжээ нь протоноос 80-аас 90 дахин хүнд байх ёстой байна гэдгийг таамагласан байна. Тэгэхээр протоноос 80-аас 90 дахин хүнд бөөм гэдэг нь тухайн үеийн технологиор бол нэг хэд хэцүү байсан л да. Шууд ажиллах боломжгүй бөөм болчихж байгаа. Яагаад гэхээр тухайн бөөмийн амьдрах нас буюу хагас задралын хугацаа нь өөрөө массынхаа урбуу байж идэг. Тэгэхээр хүнд болох тусам тухайн бөөм маш хурдан задраад алга болчдөг. Тэгэхээр протоноос 90 дахин хүнд бөөм гэдэг үл секундыг хэдэн тэрлион дахин туваасанд тэнцвүүц богино хугацаанд амьдраад алга болчдөг бөөм байгаа байхгүй. Тэгэхээр тухайн технологид яаж нээсэн бэ гэхээр тэр бөөмсийн задралын эцсийн бүтээгдэхүүнийг ажилласан гэсэн. Эхлээд Z гэдэг бөөм үүсээд, за Z гэдэг бөөм маань электрон, позитрон гэдэг хоёр бөөмсийн мөргөлдөөнөөс үүсээд,
Цаашаагаа тэгэхээр мион, антимион ч юм уу эсвэл электрон, позитрон гэдэг юм уу энэ бидний мэддэг энэ хоёр бөөмс рүү задраад тэр задралын ажигласны үр дүнд Z гэдэг бөөмийг олж нээсэн. За дараа нь электроны болон нейтриногийн ажиглалтуудаар W гэдэг бөөм масста байх ёстой байна. Байдгийн байна гэдгийг нь олж нээсэн байна. Ингээд цахилгаан сул онол бий болсноороо өнөөдрийн нөгөө өмнөх мэдээний хэсэг буюу стандарт онол тийм өнөөдрийн бидний эгэл бөөмийн физикт нэрлэдэг стандарт онол гэдэг онолыг хүндрэлтэн бий болгосон. За энэ онолоор бол бидэрт нэг 24 бөөм байхад орчлон ертөнцийг бүхэлдэн тайлбарлах боломжтой гэж байна. Нэгсэндээ ертөнцид бидний ажиглаж байгаа матери юу байдгийг те эдрийг бүгдийг тайлбарлах боломжтой гэсэн энэ онолыг бий болгосон байна. Гэтэл энд асуулт байгаа. Нөгөө W болон Z гэдгийн масс чинь яаж бий болсон бэ гэдэг асуултанд тайлбар байхгүйсэн байхгүй. Тухайн үед Хиггс гэдэг хүн гарч ирээд ямар тайлбар өгсөн бэ гэхээр Хиггс механизм гэдэг механизм байх юм байна. Орчлон ертөнц бол өөрөө Хиггсийн орон гэдэг юм орноор дүүрсэн байх юм байна. Тийм орноор дүүрсэн байгаа тэр дотор бөөмс явахдаа масста болдго юм байна. Ялангуяа WZ гэдэг бөөмсүүд масста болдго юм байна. Эртний ертөнцийн үед цахилгаан сул харилцан үйлчлэл, цахилгаан сул болон цахилгаан соронзон харилцан цахилгаан сул гинэ. Цахилгаан сул харилцан үйлчлэл, цөмийн сул болон цахилгаан соронзон харилцан үйлчлэл болж салахад цахилгаан сул фазын шилжилт гэдэг зүйл болсон юм байна гэдгийг хамгийн анх таамагласан байна. За ингэж таамагласнараа Хиггс механизм гэдэг зүйлийг таамагласан. Хиггс механизм гэдэг юм байх юм байна. Хиггс механизм гэдэг юмыг таамагласнараа Хиггс бөөм гэдэг юм байх юм байна гэдгийг таамагласан байна. Хиггс бөөм гэдэг бөөм заавал тэнцээ байх ёстой байна. Энэ бөөмийг хэдүүлээ нээх ёстой байна. Тэгэх юм бол стандарт онд одоо бүрэн төгс 100% зөв болох юм байна те гэдгийг одоо 50 гаруй жилийн өмнө хамгийн анх таамагласан гэсэн. Тийм ч болохоор одоо Хиггсийн бөөмийг Хиггсийн нэрээр нэрлэлсэн те Хиггс бозон гэд нэрлэлсэн байна. За өнөөдрийн мэдэн дээр бид нар яагаад дахин хэмжсэн мэ гэдэг байгаа гэхээр яг нарийнда бол дахин хэмжсэн үзэгдэл бол биш. Бид нар бол Хиггсийг анх 2012 оны 7 сарын 4-нд нээснээс хойш айгүй болоодаа хэмжигдсэн ба. Тэгээ бүр массыг мэдчихэж байгаа 125 гига электрон вольт гэдэг. Нэгсэндээ Хиггс бол протоноос 125 дахин хүнд бөөм гэсэн. 2012 онд нээсэн 14 жилийн өмнө нээсэн биз дээ тий. Ингэж нэг шин чанаруудыг мэддэг болсон. Гэтэ энд нэг юм асуулт байгаа байхгүй. Тэр асуулт нь юу вэ гэхээр Хиггс гэдэг бөөмд нэг онцгой шин чанар байгаа. Тэр онцгой шин чанар нь яадаг вэ гэхээр Хиггс өөрөө өөртөө харилцан үйлчлэлт ордог байхгүй. Нэгсэндээ түрүүн электрон позитрон гэдэг хоёр бөөм хоорондоо мөргөлдөөд Z гэдэг нэг бөөмийг гаргаж шинэ өөр бөөмийг гаргаж ирж ирсэн шүү дээ тий. Тэр нь дараа нь электрон позитрон болж задарч исэн. Хиггс яадаг вэ гэхээр хоёр ширхэг Хиггс гэдэг бөөм хоорондоо мөргөлдөөд нэг ширхэг Хиггс үүсээд дахиад цаашаа хоёр ширхэг Хиггс үүсч болдог байхгүй. Энийг бид нар физикт Хиггс өөрөө өөртөө харилцан үйлчлэлд ордог гэж нэрлэдэг. Нэгсэндээ Хиггсийн хувийн харилцан үйлчлэл гэж хэлдэг ба. Хиггс өөртөө харилцан үйлчлэлд ордог учраас. Тэгэхээр саяны өнгөрсөн 7 хоногт Atlas болон CMS, CERN-ийн Atlas болон CMS группүүдээс гаргасан судалгаа саяны процессыг хэмжсэн. Хоёр Хиггс хоорондоо харилцан үйлчлэлд ороод нэг Хиггс болоод цаашаа хоёр Хиггс болоод задрах үзэгдэл гэсэн. За яг нарийн ярих юм бол энэ үзэгдэл биш л дээ. Нарийн ярих юм бол хоёр Хиггс хоорондоо мөргөлдөөд цаашаа Хиггсийн бүр өөр задралын бүтээгдэхүүн болж задарж байгаа тэр үзэгдлийг хэмжсэн байна. Энийг яагаад хэмжээд байгаа вэ гэхээр Хиггс гэдэг бөөм WZ гэдэг бусад стандарт онолын бүх бөөмс масс өгч байгаа. Масс гэдэг нь одоо электроныг Хиггс масстай болгож байгаа. Кваркуудыг Хиггс масстай болгож байгаа. WZ Хиггс масстай болгож байгаа. Орчлон ертөнцийн фундаментал эгэл хэсгийн массыг Хиггс гэдэг бөөм бидэрт өгдөг байгаа байхгүй. Тэгэхээр энэ бөөм маань өөртөө бас масс болгодог гэсэн үг. Хувийн харилцан үйлчлэлд орно гэдэг нь өөртөө өөрийнх нь массыг бий болгож байна гэсэн. Тэгэхээр тийм хувийн харилцан үйлчлэлд орохоор өөртөөгөө хэр хүчтэй харилцан үйлчлэлд орох вэ гэдэг асуулт байна. Тэр нэг юм лямбда гэдэг тоогоор илэрхийлэгдэж идэг. Энэ тоог л хэмжиж авахыг зорьсон. Тэгтээ их гоё тактик ашигласан. Тэр нь юу вэ гэхээр нэг үүссэн хоёр Хиггсийн нэг нь B болон анти-B гэдэг кварк руу задраад нөгөөх нь фотон руу задарчиж байгаа. За Хиггс ихэнхдээ B болон B анти руу задардаг учраас эхний энэ задралын чаналыг бид мэргэжлийн хэлэнд статистик болгоод ашиглаж чинь гэж контрол болгоо ашиглаж чинь гэсэн. Нөгөөх нь фотон болоод задарчхаар хүн төрөлхтний хамгийн сайн хэмжиж чаддаг эгэл бөөм бол фотон багхгүй. Тэгэхээр нөгөөдгийн precision буюу
наривчлалтаа зориулаад ашиглаж байна. За ингээд хэмжилт хийсэн чинь ямар үр дүнд хүрж байгаа вэ гэхээр бид нар өмнө нь хэмжсэн байсан утга байгаа. Лямдагийн нэг тодорхой утга байгаа. Тэрэн дээр хориг өгдөг утга байгаа. Капа лямда гэдэг. Тэр утга нь өмнө нь айгүй том орон зайг эзэлж исэн бол нэг өсөндөө хасах 6-аас нэмэх 6 хүртэл явдаг ийм том интервал дотор байдаг гэсэн бол саяны хэмжилтээр хасах 1.6-аас 6 бай гэдэг интервал руу шахаж оруулсан гэсэн. Илүү жижигхэн болгосон байгаа байхгүй. Ийм одоо интервал руу оруулснараа шинэ хэмжилт хийсэн байна. Энэ шинэ хэмжилтэн тэгвэл стандарт онлын утгатаа таарж байгаа юу гэдэг асуулт байгаа тий. Тэгэхээр яг стандарт онлын утгатаа таарж байгаа. Гэхдээ энд бид нар нэг юмыг ойлгох хэрэгтэй. 2 Хиггс төрж байгаа үзэгдэл маань өөрөө протоны хурцхуур дээр асар ховор үзэгдэл, маш ховор үзэгдэл байдаг. 300 тэрлион одоо мөргөлт болоход тийм үү. 300 тэрлионуудаа цэрэн дээр протонууд мөргөлтөхөд тэнцээ ерөөсө 300 удаа л Хиггс үүснэ гэсэн. Тийм баг удаа Хиггс, 2 Хиггс, хос Хиггс үүсдэг гэсэн үг байхгүй. Тийм баг болдог процесс учраас хэмжилтийг хийх нь өөрөө маш хэцүү болчихж байгаа. Ингээд харахаар стандарт онлын таамаглалт бол таарж байгаа. Хиггсийн харилцан үйлчлэл бол маш бага байх ёстой. Гэтэ яг нарийн тоон утгатай нь бол таардгүй. Яг нарийн тоон утгыг бол гаргаж өгч чадаагүй байгаа. Тэрийг хэдүүлээ эндээс харж болно. Түрүүний капа лямда гэдэг юм тоог хэмжлэе гэлээ шүү дээ. Тэр нь нэг хасах 1.6-аас нэмэх 6.6 хүрэх хооронд утга авч болдог. Энэ хооронд стандарт онлын утга хаана байгаа вэ гэж асууна. Тэр асуултын хариулт нь 1 гэдэг хариултаа байхгүй. Нэгсэндөө капа лямда 1 байхад стандарт онолтой таарна. Гэтэл бидний хэмжилт юу гэлээ? Хасах 1.6-аас 6.6 хүртэл шүү дээ. Интервал том хэвээрэл байгаад байна гэсэн үг тийч. Тэр ирээдүйд энийг бүр сайн хэмжээд стандарт онлын утгатай нь ойрхон болох хэрэгтэй. Нэгсэндээ 1.1-ээс 1.2 хүртэл нь жижигхэн болох хэрэгтэй гэсэн үг. Тэгээд стандарт онлын утгатай нарийн харьцуулж үзэх юм бол стандарт онлын Хиггс мөн үү биш үү? Энэ бол яг стандарт онол маань өөрөө2 хос Хиггс төрүүлэх үзэгдэл төр зөв таамаглалыг дэвшүүлдэггүй юу гэдгийг хэлэх боломжтой. Гэтэ одоохондоо бол энийг бид нар хэлэх боломжгүй байна. Гэтэ мэдээний гол зорилго юу вэ гэхээр шинээр хэмжиж аваад өмнө хэмжигдсэн байсан том интервалыг хамаагүй багасгасан байна. Шинэ физик бол тэнцээ гарч ирээгүй. Гэтэ энэ хэмжилтүүдийг бид нар хийж чадчихээн гэдгийг харуулсан байна. Мөн BB bar болон дайфотон хэмжчихээр одоо шинэ тактик боловсруулсан байгаа байхгүй тийм чи хос Хиггсийн үзэгдлийг хэмжих. Тэгэхээр ийм шин одоо техникийн, туршилтын физикийн шин методуудыг бид дэвшүүлсэн байна гэсэн. Онлайн физикийн үдээр бол Хиггс ямарч байсан стандарт онлын таамаглал Хиггсийн хэмжилт маань стандарт онлын таамаглалт дотор байсан хэвээрэл байна гэсэн. За тэгэхээр өнөөдрийн мэдээ маань энэ Хиггсийн тухай мэдээ байлаа. Харин өнөөдрийн галуу шоу нэвтрүүлэгтээ маань удахгүй Казахстан улсад болох дэлхийн хэмжээний олон улсын хөгжмийн фестивал Солоно фестивалийн хамт олон маань ажиллаж байна. Тэгэхээр энэ фестивал хизээ болох вэ гэхээр 5 сарын 16-нд болно. 5 сарын 16 чинь бараг өнөөдрөөс юу юм бэ? 2 7 3 7 хоног ч хүрэхгүй хугацаа шүү дээ. 5 сарын 16-нд Казахстан улсад болно. За 6 том уран бүтээлчид очиж уран бүтээлээ одоо толилуулах юм байлаа. За тэнцэнээс дурдах юм бол ямар ч миний хувьд хамгийн сайн мэдж байгаа нь Pussycat Dolls-ийн Никол Шерзингер байгаа. За Timbaland болон Busta Rhymes гээд дуучид очиж тоглолтоо тавих юм байна. За эдгээрийг мэддэг хүмүүст бол үнэхээр гоё боломж тохиож байна. Казахстан руу шууд нислэг байдаг болсон. Тэгэхээр шууд нислэг байдаг болсон юм чинь хажуухандаа байгаа улс руу очиж тоглолт үзэхэд амархан болчихж байгаа байхгүй. Тэгэхээр яаж явах вэ гэхээр аяллыг зохион байгуулж байгаа, тухайн тоглолтыг зохион байгуулж байгаа хүмүүс маань аялалтайгаа нийлүүлсэн гэсэн үг. Тухайн аялал тоглолт хоёроо. Тэгэхээр та Казахстан улсад очиод 7 хоног амраад ирэнгээ 2 хоногт юм уу 1 хоногт нь тоглолт үзээд ирэх боломжтой. Ингэхдээ таны одоо бүх юг тоглолт зохион байгуулж байгаа хүмүүс маань бүгдийн тамны өмнөөс хийгээд өгсөн. Нислэгийн 2 талын тийзэг авцсан, өглөө болон оройн хоолтой зочид буудлаа захиалцсан, тоглолтын тасалбарын 3 төрөлтөөр захиалцсан, мөн аяллаа даатгал, тоглолтын газар руу очих, буудлал руугаа очих, нисэх буудлал руу очиход бүх тэр автобус унаа тээврийн үйлчилгээ бүгдийг нь зохион байгуулсан байна гэсэн. За ингээд энэ бүгдийн зохион байгуулсан юм чинь ерөөс энэ тоглолтыг очиж үзэхэд та яах нь захиалгаа өгөлт хий заах. За одоо нөгөө нэг тий захиалгаа өгөхөд л танд
боломжтой болчихж байгаа байхгүй. Өөр бусад өөр зүйл санаа зовох хэрэггүй. Тэгэхээр ингээ бас түүхийг харахаар Солоно фестивал нь өмнө 8 жилийн туршлагатай гинэ. Тэгэхээр ерөөсөө одоо бол ялангуяа Азийн бүсийн манай Монголтой ойрхон орнуудад бол юу болцсон те тренд болж байгаа юунуудын нэг том фестивалуудын нэг мөн манай фестивалыг зохион байгуулж байгаа хүмүүс маань өөрсдөө 2025 онд Алматы хотод болж исэн Backstreet Boys-ын тоглолтыг зохион байгуулж исэн туршлагатай хүмүүс учраас ямар нэгэн одоо айдас байхгүй тий. Та зөвхөн фестивалыг зохион байгуулж байгаа хүмүүстэй холбогдох болно. За яаж холбогдох вэ гэхээр утасны дугаар нь юм 7212 4422 юм байна. Нөгөө дугаар нь 7212 9922 гэдэг дугаартай юм байна. За энэ хоёр дугаараар нь холбогдох боломжгүй бол 8800 8666 гэдэг дугаараар холбогдоод тоглолтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм байна шүү. Тэгэхээр 5 сарын 16 гэдэг чинь нэлээд дөгцсөн байгаа юм байна. Хэрвээ та сонсогч таад маань энэ тоглолтыг сонирхож байвал эртхэн холбогдоод эртхэн тийзээ аваарай. Өнөөдөр мэдээ энэ үрээд дууслаа. Баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худал ажлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.